Сайн байна. Энэ удаагийн сэдвээр анаболик стероидын түүх гэсэн сэдв орж байна. За энэ сэдвийг би бол маш олон удаа таарсан 5 хүн мэдж байгаа. Бичлэгийнхаа дараа болон оруулах гэсэн байна. За өнөө хүрж байна. За юун түрүү одоо товч түүхээс нэлээ. За анаболик стероидыг бол 1940-од оны үед Германы эрдэмтэд гаргаж авсан. За 30-од оноос хойш хүн дээр бол туршигдож эхэлсэн. За Адольф Гитлер одоо дэлхийн 2 дугаар дайнд одоо супер цэрэг гаргаж авах бол тестостероныг одоо цэргүүдэд туршижсэн гэсэн 100 яриа байдаг. За хүчний спортод бол анх 1938 онд бол тестостероныг анх хэрэглэж эхэлсэн. За үүнээс хойш бол одоо олимпик спортод бол маш төлхөө одоо ашиглагдаж байсан. Олимпик спорт нь өөрөө спортын дээд наадам гэж явдаг боловч энэ улс төр бол маш их орсон ийм спорт. За их бүрнүүд хоорондоо өрсөлддөг. Одоо жишээлбэл бол Орос, Америк хоёр хоорондоо хэн илүү их бүрэн бэ гэдгийг одоо харуулахад бол олимпийн төлөв спорт тухайд маш хүчтэй өрсөлддөг байсан. За энэ хүчтэй өрсөлдөөн байсан учраас Орос болон Америк хоёр орон одоо аль болох илүү хүчтэй одоо стероидыг гаргаж авахд бол одоо маш хэмжээний судалгаа шинжилгээ хийсэн гэдэг. За энэний хүчинд бол маш олон төрлийн стероидууд гарч ирсэн. За ер нь бол энэ хоёр том их бүрэн болох Орос, Америк хоёр бол стероидыг бол тултлан хөгжүүлсэн гэж хэлж байна. За ингээд одоо дөнгөж одоо 1976 он одоо олимпийн спортын хуралдаанд стероидыг бол хориглосон. За үүний дараа дөнгөж одоо 10 жилийн дараа буюу одоо 1986 он стероидыг одоо шээсний шинжилгээ авч одоо илрүүлэх арга нь нэгдчихсэн. За энэ бүгдийг ингээд эцлээд дүгнээд харахад стероид бол 1940-од оноос хойш 1990-ад он хүртэл одоо тасралтгүй одоо хэрэглэгдэж спортод ашиглагддаг байсан нь харагдаж байна. За орчин цагийн одоо олимпик спортод бол стероид хэрэглэж байгаа юм бол одоо тасралтгүй бас хэрэглэж байгаа. Хамгийн гол нь одоо энэ допингийн шинжилгээг бол яаж одоо аргалах вэ гэдэг одоо арга нь бол нарийнсан байдаг. За ангаах ухааны салбарт бол стероидыг хүн бэртэл авсан. Одоо нэг бол дааврын дутагдлалд орсон. Нэг бол одоо хүнд төлөгдөлтөнд орсон. Нэг бол одоо дохын вирус авсан. Ийм төрлийн одоо хүмүүст бол зориулагдаж ашиглагддаг. За бодибилдинг спортод стероид авах хэцүү очсон. 1965 онд одоо анхны мистер олимпик тэмцээн зохион байгуулагдсан. За энэ тэмцээнд бол төрүүлсэн тамирчин бол Ларри Скотт гэдэг тамирчин байдаг. За Ларри Скотт болон Жо Вейдрийн хооронд аргаа үүсгэж яриадаг. За Жо Вейдрийг тав хүн мэдэх баг. Мистер олимпик тэмцээний үүсгэн байгуулагч, зохион байгуулагч гэсэн. За энэ хоёр юундаа марсан бэ гэхээр одоо Жо Вейдер бол өөрийн одоо бэлтгэлийн систем болох одоо пампинг, суперсет, дропсет гэсэн одоо энэ системүүд илрүүлэх хүсчихсэн. Харин Ларри Скотт бол энэ бол шудраг бус санагдчихсэн гэж одоо ярьдаг. За яа шудраг бус санагдчихсэн бэ гэхээр одоо энэ спортын цаана бол одоо стероидын төрлийн хэрэглэгддэг гэдгийг бол ярих зүйтэй гэж маань бол бодож ирсэн. Харин бол Жо Вейдер хоёр бол эсрэг саналтай байсан. За ийм учраас бол Ларри Скотт бол зөвхөн одоо хоёрхан мистер олимпик тэмцээнд оролцоод зоодог тайлсан гэж ярьдаг. За дараагийн мистер олимпиуд ерөнхийдөө энэ тухай ярьж ирсэн үү? Арнольд Шварценеггер бол энэ тухай ярьж ирсэн. За сурвалжлагч нар бол түүнээс одоо маш их асуудаг байсан. За та стероидыг одоо хэрэглэдэг байсан уу? Арны бол тухайн үед бол тийм хэрэглэдэг байсан. Гэхдээ бол зөвхөн одоо тэмцээний өмнө одоо булчингийн маса хадгалахын тулд хэрэглэдэг байсан гэж ярьж ирсэн. За ийм болохоор одоо энэ стероид маань өөрөө бодибилдинг болон одоо мэрэгжлийн спортын салшгүй нэг хэсэг нь яхаа юм. За стероидын маань түүх маань өөрөө одоо маш дээр байсан бол одоо гаралтай учраас тав хүн хэлдэг. Одоо энэ бодибилдингийн хэрэглээд байдаг энэ пампинг, суперсет, дропсет гэдэг системүүд зөвхөн одоо энэ стероидтой тамирчид маш сайн тохиолдог. За энэ нэг бол одоо натуралууд хэрэглэх юм бол маш хэмжээгээр одоо булчин айлж хит эсэлдэж булчингаа юм ураад гэсэн. Орчин цагт бол Америкийн тамирчдаас стероид хэрэглэдэг тухай бол ямар ч тамирчид хэлэхгүй. Яагаад гэвэл одоо Америкт бол энэ бол хуулиар хориод байдаг.
За ийм учраас бол Америкт бол маш олон одоо натуралуудад байдаг. За хамгийн алдартай натуралууд гэх юм бол Симеон Панда байна, Ulysses байна. За эдгээр тамирчид бол танд одоо болж байгаа яаж илүү мэдэрч яаж илүү болж байгаа хөөлөж хэлбэрийн засах тухай л ярих бол. За дараагийн удаа стероидын сөрөг нөлөөний талаар ойлгож бодож байна. За өчигдөр нөлөөллийн сөрөг нөлөөний тухай маш олон үлгэр том. Зарим нь бол юмны ажиллагааг бол зарим нь жижигэн, зарим нь болохоор илэг салж байгаа, зарим нь болохоор ямар сөрөг нөлөө байхгүй тэр ярьдаг. За тийм учраас манай сургууль маань одоо энэ үлгэр томуудыг тайлбар учраас дараагийн удаа энэ сэдвээр ярилцъя гэж бодож байна. За одоо уурыг хэрэглүүл сайн уу муу юу гэж асуухаас залуучууд анхаарал хандуулаарай. Саяхан олон нийтэд харилцах хэрэгсэл болох одоо телевиз болон фэйсбүүкээр одоо эмчнэр уурыг хэрэглүүл одоо маш хэмжээний одоо сөрөг нөлөө одоо их байна гэх мэдээлэлүүд явж ирсэн. За энэ мэдээг сонссон залуучууд маань маш олон асуултууд ирүүлсэн. За уурны тухай бол миний бичлэг байгаа та үзээрэй. Уурыг бол 1 кг-д дээд талдаа 1.5 г байхад л хангалттай. Хэрвээ та натурал бол одоо энэс дээшээ та шингээж чадах. Энд заавал спортын нэмэлт юус хамаагүй. Махнаас одоо уурга хэтрүүлээд авчихсан тохиолдолд таны элэг болон бөөрөнд ачаал одоо ирнэ. За одоо ямар ч хэрэглээний одоо тунгийг тааруулах хэрэгтэй. Жишээлбэл та нэг дор одоо 20 литр ус уучвал таныг одоо шууд хөхөлт хүрэх одоо аюултай байдаг. За тийм болохоор одоо сүүлд нь Парцельсийн үгээр одоо энэ бичлэгээ дуусгая. Бүх зүйл бол хор, бүх зүйл бол юм. Хор болох уу, юм болох уу гэдгийг бол тунал мэднэ гэж хэлсэн байдаг. За ингээд танд энэ сэдв сонирхолтой санагдсан бол олон нийт Кармаксыг тархийг бууж телевизээр баг үзэж манаас лайк, subscribe хийгээрэй. Ингээд түр уулзтлаа баяр таа.